Үндэсний мэдээллийн Монцомын агентлаг бүгд найрамдах Узбекистан улсын Ташкент хотноо болж буй Төв Азийн хэвлэл мэдээллийн 25 дугаар баг хурлаас мэдээллийг бэлтгэж байна. Төв Азийн хэвлэл мэдээллийн 25 дугаар баг хурал үргэлжилж байна. 2 дахь өдөр Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гүнжидмаа сэтгүүл зүйн төлөөлөл хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрээр илтгэлтэй хэвлэл мэдээллийн салбарын бие даасан байдал хариуцлага ёс зүйг хангахын тулд сэтгүүлчдийн төлөөлөл салбарын дотоод зохицуулалт чухал болгохыг онцолжээ. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, дуршлаг, сорилт, ололт амжилтыг хуваалцсан байна. Мөн Узбекистан, Тажикстаны төлөөлөгчид онлайн сэтгүүл зүйн өсөлт, түүний нөлөө, мэрэгжлийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндөжээ. Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн асуудал, тэдгээрийн дижитал мэдээллийн боловсролын асуудал, энэ улам хөгжиж байгаа AI зэрэг технологиудыг ойлгож танин мэдэх нь үүнийг үр дүнтэй хэрэглэх нь нийгэмд эмх замраагүй мэдээлэл, худалдагчаа мэдээлэл тарахаас бол сэргийлэх учиртайг бол дурдж байна. Тэгээд энэ бол маш олон талын оролцогчдын яриа хэлцээрүүд бол үргэлжилж байна. За мөн энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудал бол хөндөгдсөн. За энэ талаар тухайн улс орнууд хэрхэн ажиллаж байгаа, сэтгүүлчдэд ямар аюулгүй байдлын түвшинд бол ялангуяа технологи дагсан аюулгүй байдал бол нэлээд хурцаар хөндөгдөж байна. За сэтгүүлчийн аюулгүй байдлыг эрх зүйн орчинд хэрхэн хамгаалах вэ? За үүнээс гадна редакцийн түвшинд хэвлэл мэдээллийн асуудал сэтгүүлчдийн аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдэг талын мэдээллүүд бол өрнөлөөд. Өнөөдөр олон мэдээний байгууллагууд дотоод зохицуулалт болон ёс зүйн журамгүйгээр хиймэл оюун ухаан ашиглаж байна. Энэ нь эрсдэлтэй. Энэ байдал Төв Азийн орнуудад баруун Европт ажиглагдж байна. Хиймэл оюун ухаантай харьцах тоглоомын дүрм маш олон редакцид тодорхой биш байна. Бидэнд ёс зүйн норм шаардлагатай. Үүнийг илүү өргөн хэлцэх хэрэгтэй. Манай байгууллага энэ асуудалд ирээдүйд илүү анхаарч ажиллах болно. Хиймэл оюун ухааны ялангуяа генератив технологийн хурдацтай хөгжил нь боломжч бас эртэлч дагуулж байна. Нэг талаас хиймэл оюун ухаан бие даасан сэтгүүл зүйд өөрийн эрх чөлөөний орон зайг тэлэх, шинэ эрен тохирсон хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэх боломж олгож чадна. Ялангуяа залуу үзэгчид мэдээлэл авах хэлбэр эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед нөгөө талаас эдгээр технологид олон эрсдэл бий. Сэтгүүлчид ашигладаг өргөн хэрэглээний хиймэл оюун ухааны хэрэгслүүдэд коммерцийн сонирхол байж болох нь нэг жишээ. Сэтгүүл зүйн ёс зүй, мэрэгжлийн нэр хүндийн үүднээс сэтгүүлчид эдгээр хэрэгслийн сул талыг ойлгож, сайтар нэгтэлж, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаагаа олон нийтэд ил тод байлгах ёстой. Ямбарато хэлсэн үгэндээ энэ удаагийн Төв Азийн хэвлэл мэдээллийн энэ хуралд Монгол улс оролцож байгаа нь ингээд маш юм сайшаалтай байна гэдгээ бас энэ үеэр илэрхийллээ. Тэгээд ер нь бол цаашд энэ хэвлэл мэдээллийн өмнө тулгамдж байгаа асуудал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас бол ингээд дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ бас энэ үеэр илэрхийллээ. Тэгээд яг хэлэлцэж байгаа сэдвүүдийн хувьд гэх юм бол AI болон хэвлэл мэдээллийн салбарт ингээд шинээр орж ирж байгаа энэ дэвшилтэт технологиудыг хэрхэн ашиглах юм, мөн энэ эрх сэтгүүлчдийн эрх хаан зөрчигдөж байгаа энэ төр гээд нэлээд өргөн сэдвийн хүрээнд бас болж өнгөрч байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд материалыг сонирхол татгуйц, үнэн бодит байдлаар хүргэх нь чухал гэдгийг салбарын төлөөлөл үзэж байна. Мөн сүүлийн үед богино шуурхай байдлын хэлбэр рүү илүү анхаардаг болсон гэдгийг судлаачид хэлж байгаамаа. Ирэх жил Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн улс орнуудын медиа бичиг үсгийн сургалтын хөтөлбөрийг нэгтгсэн эмхтгэл гарах юм байна. Үүний зорилго нь практик жишээгээр бусдыг урамшуулах юм а.